За нэгдүгээр бидний айл болох баримтлагыг одоо зорддог зарчмын нэг бол айл болох хуучин одоо юм уламжлалт маркетингийн арга аргачлалаас айл болох зайлсхийх одоо шинэ арга барилуудыг олж ирэх нээх ийм зарчмыг баримталдаг. За энэ маань яагаад вэ гэхээр өөрөө маркетинг маань байнгын хувьсч идэг амьд эстэй. А дээрэс нь бусад одоо үйл ажиллагааны чиглэлтэй харьцуулахад маш хурдан хувьсч идэг. Нэг л мэдхэд зах зээл өөрчлөгдсөн байдаг, хэрэглэгч өөрчлөгдсөн байдаг, өөр юм хүсээд мөрөөдсөн сууж байдаг тий. Тэгэхээр тийм учраас бид нар ингээд байдаг одоо онол дээр гардаг арга барилчлаасаа гэхээсээ илүү яг одоо юу болж байна, ирээдүйд юу болох гээд байна тий. Ямар трендүүд бий болоод байна. За түр хугацааны одоо фад гэж ярьдаг. Түр хугацааны трендүүд юу болж байна гэдгийг ойлгох судалгааг тэрнтэй цаг үе одоо нэг алхахыг л хичээдэг. Тэгээ энэ маань манай салбарын хувьд бол бүр үнэн болоод ирэх шүү. Ер нь бол бусад одоо салбарт бол за хэрэглээ бий болдог. За хэрэглээгээ дагаад за бизнес ч юм уу бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж ирдэг тий. За бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ гарахыгаа хэрэглэгчтэй өргөхийн тулд маркетингийн ямар нэг үйл ажиллагаа эхэлдэг тий. Технологийн салбарын хувьд бол энэ нь өөр эсрэгээрээ байдаг. Бид нар эргээд хэрэглэгчтэй танд ирээдүйд ийм хэрэглээ бий болох нэ, ийм байх нэ гэдгийг санал болгодог. Тэрийг нь урдчлаад өөртөө мдээгүй байхад нь урдчлаад тэрийг нь дандаа таамаглаж гарч ирдэг. Тэгээ ийм салбар учраас эргээд хэрэглэгчээсээ одоо төрүүлж одоо манай нэг ураа компани ураа төрүүлж халах юм. Энэ маань айгүй олон төрөл дээр олон чиглэлээр ингээд бие олоод идэг одоо биелээ олоод идэг. Тэгээ энэ жишээ бол яг харахгүй манай одоо энэ салбарын үйл ажиллагааны чиглэлд бол яг хараагүй ийддэг. Бид нэр хэрэглэгчийнхаа өмнө гарч төрүүлж алхаж тэдний ирээдүйд танд ийм хэрэгтэй хэрэглээ бий болох нэ, ингэснээрээ танд ийм давуу талууд, ийм боломжууд үүсэх нэ гэдгийг аль болох харж явдаг. Тэгээ тийм учраас бид нар бол аль болох юм хуучин өмнө хэрэгжиж исэн арга барилаасаа татгалзахыг хичээж ингэж явдаг байгаа. Контент маркетинг яг энэ бол бүр анх маркетингийн баг магадгүй концепц хийснээс байсан бах зүгээр яг шүү. Сүүлийн үед аягүй томьёолж яриад байгаа боловч яг зүгээр шууд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчтэй шууд тулгаж сурталчилгаасаа илүү тэрийг хүрээлсэн ямар нэгэн агуулмж бий болгох ийм л зорилготой. Одоо жишээлбэл танд нэг бүтээгдэхүүн үйлчилгээ байлаа гэхэд манай бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн шилдэг нь хамгийн хямдхан хамгийн одоо хамгийн зөндөө хамгийн байж болно тий. Гэхээсээ илүү манай бүтээгдэхүүн үйлчилгээ танд ийм хэрэгтэй байж болно. Магадгүй зөвлөгөө зөвлөмжтсөн тэрийг нь хүн ороод унших хэмжээний мэдээлэлтэй ийм байж болно. Тэр эргээд зөвхөн өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчд тулгаж яхасаа илүү хэрэглэгчтэй хэрэгтэй мэдээлэлээр тэрнийхээ дагуу бэлтгэн контентаараа мэдээлэл хүргэх юм л зорилготой ажилладаг. Тэгээ тийм учраас одоо бид нар жишээлбэл за ямар нэгэн PR нийтлэл ингээд сквад сурталчилгаа нийтлэл гаргалаа гэж бодоход аль болох хэрэглэгчид тэндээс ямар мэдээлэл авч авах юм, тэр хүнд ямар хэрэгтэй зүйл гарах вэ гэдэг талаасаа бодохыг хичээдэг гэсэн үг. За аль болох компани болон тухайн бүтээгдэхүүн брендийнхаа үнцнийг тодорхойл юу вэ гэдэг мөн чанарыг нь тань тэргээрээ дамжуулаад өрсөлдөгчдөө ялгаргалыг бий болгох. За манай компанийн хувьд бол тэр маань маш амархан томьёологдсон төрүүлж халахна гэх төрөл. Бид нар бол түрээсээ аль болох өрсөлдөгчдөөсөө хэрэглэгчдээсээ магадгүй төрүүлж халахыг хичээдэг. Бид нартай хамт нийснээрээ хэрэглэгч ч гэсэн бид нартай хамт бусад магадгүй өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчдээс төрүүлж халахна гэдэг л байна. Энийгээ дагаад бид энэ инноватлог байхыг, шинэлэг байхыг бүх зүйлийг хамгийн түрүүнд хэрэглэгчтэй магадгүй хүргэхийг хамгийн түрүүлж мэдээлэл олгохыг ингэж эрмэлзэлдэг. Тэгээ ингэснээрээ бол тодорхой хэмжээний ялгаргалыг бий болгож чадж байгаа гэж бодож байгаа. Бид нар бол Unicel компани гэхээр хэрэглэгчийн толгойд тодорхой ямар нэгэн тодорхой дүр зураг бий болгосоо гэдэг. Зөвхөн ногоон өнгнөөс гадна. Үүнтэй адилхан Mobicom компани, Skytel компани, G-Mobile ч гэсэн адилхан зүйлийг магадгүй хийж байгаа баг. Тэр гол нь нэг ийм салбарт үйл ажиллагаа явж байгаа. Үйлчилгээний магадгүй хувьд ерөнхий үйлчилгээний одоо шинж байдал нь бол ижил төстэй тохиолдолд бол хэрэглэгчийн толгойд ялгарл үүсэх маань гэдэг нь хамгийн чухал. Магадгүй хэрэглэгч тэр болгон за яг одоо Mobicom-ийн үнийн тарифтай ийм байна. Unitel-ийн 1 секундын тариф нь минутын тариф нь ийм байна гэд тэр болгон толгойдоо тоо боддггүй баг.
Эргээд хэрэглэгч яагаад Unitel давуу талтай, яагаад Mobicom давуу талтай, эсвэл яагаад таны бүтээгдэхүүн давуу талтай юм бэ гэдэг ялгаруул бол түүний тэр хэрэглэгчийн толгоонд л үүсэж байгаа. Тэгэхээр тэр толгоонд ямар мессеж суулгах юм бэ, ямар ялгарлыг бий болгох юм бэ гэдэг л бол маркетер хүний бас одоо хийх хамгийн чухал өөрөөр ойлголоо гэж ойлгож байгаа. За энэ бол та бүгдээрээ мэдэх зүйл баг. Хэрэглэгчээ мэд тэ. Аль болох хэрэглэгчээ сайн тань тэр хүмүүс юунд дуртай, ямар тэ, юунд дурггүй, ямар юмд гомдтдгийг. Тэ хэдэн насны хүмүүс байдгийг. Ерөнхийдөө ингээ анзаараад энийг аль болох нарийн л болгох хэрэгтэй юм шүү. Ялангуяа одоо манай салбар гэхэд одоо Unitel сая гаруй хэрэглэгчтэй тэ. Тэр сая гаруй хэрэглэгчийг тодорхой бүлэгт ингээд нийлүүлээд бүгднийг нь оруулна гэх боломж байхгүй. Тийм учраас сегмент хэрэглэгчээ. Тэр сегментийн хэрэглэгч бүрдээ тохирсон маркетингийн үйл ажиллагаа явуул. Тэр сегментээ бол аль болох тодорхой гарга. Зүгээр масс хэрэглэгч гэж ер нь бол концепц одоо бол байхгүй гэдгийг бас бодоорой гэдэг юм зөвлөгөө байна. Дээрээс нь бас одоо маркетеруудын бас айгүй том гаргадаг алдаа. Бид нар хэрэглэгчтэй таалах үйл ажиллагаа явуулдаг болохоос биш ямарваа нэгэн хин нэгэн хүнд зориулж бас биш шүү. Ялангуяа удирдлагадааш биш шүү гэдгийг л ойлгохдаг. Тэ магадгүй таны удирдлага маркетингийн хүн биш магадгүй таны зориод байгаа хэрэглэгчээс таны удирдлага шал өөр хэрэгцээтэй хэрэглээтэй хүн байж. Тэ та магадгүй бүтээгдэхүүн үйлчилгээг малаа хариулаад явж байгаа доржид чиглүүлээд гаргаж байгаа бол магадгүй таны захирал бол мал хариулж байгаа хүн биш учраас мэдэхгүй байх тийм. Тэр хоёр хүний ямар мессежийг яаж хүлээж авах вэ? Ямар сурталчилгаанд одоо таатай хандах вэ гэдэг бол хоёр өөр концепт. Тийм учраас гол нь хэрэглэгч одоо хаан гэж ярьдаг тийм. Тэр хэрэглэгч таны гол одоо бодох ёстой хүн чинь шүү гэдгийг л анхаарах ёстой юм аа. Хэрэглэгчийнхээ араас нь аль холох хөөх биш. Хэрэглэгчийнхээ дурыг булаа гэх. За хүн дээр нэг айгүй энгийн жишээ хэлээ л даа. За магадгүй энд айгүй сайхан шин залуучууд сууж байна тийм. Тэр ингээд нэг залууд нэг охин ингээд таалагдлаа гэж бодъё л да тий. Бүсгүй таалагдлаа. Хэрвээ тэр охин эргээд чамд нэг тааламжгүй хандах юм бол тэр охиныг таалуулах гэж нэлээ их юм юу гарганаад шармаал гарганаад тий. Магадгүй хэд удаа болзоонд уурн хоол эдэн цэцэг авч өгнө, бэлэг авч өгнө тий. Гэтэл эргээд нөгөө бүсгүй маань анханасаа чамайг нэг ямарваа нэг юм шин дурлаад анхаарлыг нь татагдаад гүгээд ирэх юм бол чиний гарах гэдэг хөдөлмөрийн чинь тал нь өөрөө байх болж байна. Тэг шаардлагагүй. Эргээд ингээ хүчин чармаалыг л хойноос нь гүгэлээдэг бүр ингээ дургуйг нь хүргэлээд явуулчихдаг. Тэ? Тэгэхээр бид нар хэрэглэгчтэй ч гэсэн тийм байдлаар л ханддаг. Бид нар ингээ реклам хийхээр жишээлбэл нөгөө бүсгүй найрах аргачлаа гэдгээр боддог. Хүн ингээд бодоход чиний хэлж байгаа мессеж чинь за магадгүй ингээд нөгөө янз бүрийн хөрхөө видеонуудад явж тэнгэрээс унах чи өвцнөө гэл ингээл нэг залуучуудын те ингээл таалагдсан охиныгоо уярах гэж хэлдэг үгтэй адилхан гээл боолоо. Юу гэж хэлвэл тэр хэрэглэгч уяраач ч юм уу сэтгэлэн татагдаад анхаарал нь татагдаад танаа бүтээгдэхүүлчлэн дэр. Креатив сэтг аль болох шинэлэг санаа гаргахыг одоо эрхэмлээ гэдэг зарчмыг бол ялангуяа манай компанийн хувьд бол тэргүүндээ тавьдаг зарчим. Гэхдээ зөвхөн креатив байгаа шинэлэг байхын төлөө бүх юмаа золиослдоггүй. Та бүгдээрээ мэдж байгаа маш одоо амжилттай хэрэгцсэн дэлхийд даяар танигдсан магадгүй маркетингийн компанид ажиллавал компанида ямарваа нэг өөрөг өгж авчрааг байдаг юм. Зарим тохиолдолд борлуулалтыг нь бүр унахсан ч тохиолдлууд ирээд байдаг. Тийм учраас зөвхөн одоо креатив байхын төлөө юу ч хамаагүй бид нар хийнэ гэсэн юм бодлого. Шинэлэг байхын төлөө гэдэг ийм бодлого баримтлахгүй. Гэхдээ тэрийг бол одоо мэрэгчлэнүүдээс ажилтнуудаасаа бол аль болох юм креатив сэтгэлгээг тэтгэж явуулдаг. Гэхдээ нөгөө талаараа бидний гаргаж байгаа креатив үйлдэл компанид өргөөжтэй компани тодорхой хэмжээний одоо борлуулалт төсгсөн, нэр хүнд төсгсөн эргээд бодит одоо үнцнийг бий болгосон байх хэрэгтэй гэдэг юм шиг. Ер нь бол ямарваа нэгэн хийж байгаа үйлдэлийнхаа үр өгөөжийг хэмжиж чадахгүйгээр бид нар тухайн хийж байгаа ажил маань хэр үр дүнтэй бас юм бэ гэдгийг үнэхээр мэдэх аргагүй. Магадгүй бид нар хит юм мөнгө зараад байж болно. Ер нь бол компани маркетингийн алба бол
хамгийн их одоо зардал бий зардлын их усрэл байдаг шүү дээ энэ компанид. Нэг талаасаа харахад тий. Дандаа өндөр зардалтай өртөгтэй суугаар маш одоо өргөн хэмжээний үйл ажиллагаа явуулахад жижиг компани ч гэсэн ялгаагүй. Тухайн компаниудаа л том зардлыг бол маркетинг өөрөө гаргаж идэг тий. А тэгэхээр эргээд энэхүү гаргаж байгаа зардал маань компани буцаад үр өгөөж болж орж ирж гэнэ гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Тэрийг хэмжиж явах хэрэгтэй. Тэрийг яаж хэмжих вэ гэдэг маш олон одоо юу байж болно те борлуулалтаа хэмжиж болно, хэрэглэгч байгаа сэтгэл ханамжийг хэмжиж болно, нэр хүндээ хэмжиж болно те. За эргээд бид нар гаргасан одоо сувг болгон дээр хэмжилтүүд хийж болно. Үнэхээр бидний цацсан телевизийн рекламыг хүн үзээд байгаа мó үгүй мó? Тухайн сувг нь өөрөө үр өгөөчтэй байсан юм уу үгүй мó? Тэгэхээр эргээд судалгаагаа сайн хэмж гэдэг л зүйл. А хэрвээ та өөрөө хэнийг хэмжиж чадахгүй байгаа бол бас менеж хийж чадахгүй байна гэсэн зүйл ахаа. За мэдрэмжэндээ банк бүтгээ туршиж судалж үзээ. Яг нөө ер нь бол маркетингийн салбар маань өөрөө шинэ салбар учраас ялангуяа Монголд өөрөө ялангуяа шинэ салбар тийм учраас маркетингийг бол хэр баргийн хүн өөрийгөө бас хийчин гэж боддог мэрэгчл. Тэгээ одоо хүн болгон магадгүй инженер ч юм уу одоо биотехнишн ч юм уу одоо нарийн мэрэгжилтэй болж чадгүй маа хэм маркетинг бол харьцангуй хүн болгон би бол нэг юм надад хийчих юм шиг оролдоод үзчих юм шиг санагддаг салбар. Тэрнтэй бас та бүгд санал нийлж байгаа бох тий. А эргээд тэр хүний тухайн хүн төрж байгаа мэдрэмж хэр зүв бэ гэдэг бол бас тестэлж үзэж явах хэрэгтэй юм шүү гэдэг юм. Тэгээ Монголд бас нэлээд одоо бизнес ч өөрөө шинэ салбар учраас маш том бизнесүүд ер нь бол мэдрэмжэн дээр үндэслээд үди зэрэгтэй том болсон бизнесүүд асар олон байгаа шүү дээ. Тэр бизнес хөгжөөд ирэх тусам илүү хэрэглэгч нь олон болоод ирэх тусам мэдрэмж гэхээсээ илүү тоо баримт судалгаан дээр үндэслээд шийдвэрүүдийг гаргаж авах юм шаардлагатай болж байна. Тэгэхээр ерөнхийдөө хэрвээ боломж байвал сайн судалж үз. За магадгүй жижиг компаниудын хувьд бүрэн хэмжээний судалгаа яг хүндрэлтэй байвал гараад хэрэглэгчтэйгээ яар. Тэгээ онлайн янз бүрийн төлөвүүд ашигла. Одоо бас нэг гоё юм нь ерөнхийдөө бид нар ингээд интернет мэдээлэл технологи хөгжөөд ирэхээр маш олон хүнийг нэг зэрэг хүрч чаддаг, маш бага зардлаар мэдээлэл авч чаддаг юм боломжууд гарч ирж байгаа. Тэгэхээр тэр боломжуудыг магадгүй ашиглаа. Бидний хувьд бол аль болох тэрийг ашиглахыг хичээж явдаг. А эргээд бас нэг юм нь болохоор мэдрэмжэн дээр тулгуурсан маркетинг бол нэг хүн дээр тулгуурлаад байдаг. Магадгүй нэг мэдрэмжтэй удирдлага ч юм уу мэрэгжилтэн дээр тулгараад. Тэ эргээд тэр хүн маань тэр компаниасаа гараад явчихад тухайн компани маркетингийн үйл ажиллагаа тоглох гээд. Тэгээ иймийг ойлгох бага ойлгох хэрэгтэй. Компани маркетингийн бодлого бол урт хугацааны бодлого байх хэрэгтэй. А тэр маань нэг хүн гараад явцснараа доголдоод байвал компани ч үйл ажиллагаа болоод бодлого өөрөө анханасаа буруу байна л гэсэн. Тэ. Талант бол мэдээж хэрэгтэй, мундаг сайн хүмүүс. А гэхдээ эргээд бизнесийн үйл ажиллагаа бол жигд явах хэрэгтэй шүү гэдэг дээр маш анхаарах хэрэгтэй л байна.